би нэг 3 тогтолцооны шинжтэй асуулт асуучих гэж бодож байна. Одоо бидний тэтгэвэр нэмэх, тэтгэврийн зээлийг хөө бууруулах, тэтгэврийн сангийн тухай нэлээд тойрч яриад байгаа. Солонгос, Япон нэлээд олон улсууд бол тэтгэврийн зээлийг банкар дамжуулж хүүтэ өгдөггүй, олгодоггүй. Тэтгэврийн институт өөрөө хөгжсөн байдаг. Тэтгэврийн институт рүү тэтгэврт гарсан тухайн улсын иргэн нэг удаа тэтгэврийн урьдчилгаа авах хэрэг үүсдэг. 12-оос 24 сарын урьдчилгаа авдаг. Энгийнээр бодох юм бол 800 мянган төгрөгийн тэтгэвэр авж байгаа хүн 2 жилийнхээ дүүцгүйч урьдчилгааг онцгой нөхцөлд аваад дараагийн сарын тэтгэвэр нь одоо 800 мянган 700 мянга болж буугаад явдаг ийм юм руу орцсон л доо. Хүмүүнлэг хэлбэр рүү. Манайх бол ингээд тэтгэврийн өндөр хүүтэйгээр зээлж авдаг ийм сонь тогтолцоотой. Тэгэхээр ийм тогтолцоо шилжих боломж байхгүй мүү? Яагаад заавал бид нар энэ нэг юм тэтгэврийн зээлийн хүүг 1-2 хувиар бууруулах гэсэн юм яриад байгаа юм бэ? Нэг мөсөн ингээд суурь шинжил хийх боломж олцоо юу байгаа юм бэ гэж асууя. Хоёрдугаарт энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, жижиг дундыг дэмжих сан, Монгол улсад ингээл газар тариаланг дэмжих сан, арьс хэрний татаас гээд маш олон зээл татаасууд өгдөг. Ер нь үр дүн ямар шоу төвшөнд гардаг юм бэ? Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сантайгаа хэрхэн холбогддог юм бэ? Энэ сангууд гэдэг чинь мөнгө аривжуулах биш, тусгай данс болчлоо. Сайд болгон юм нэг тусгай данс эзэмших гэдэг уралдаан руу яваад Монгол улс нэг 22 ийм тусгай данстай. Тэгээ одоо хідэн энэ жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл хөнгөлтэй зээл аваад боожоод томоохон аж ахуй нэгж болоод экспорт хийгээд ажлын байрыг бий болгож байгаа юм бэ гэдэг дээр тайлан судалгаа их хомс юм а. Энэ дээр нэг хариулж өгөөч. За 3 дугаарт нь энэ сангийн яамнаас асуусан зөв юм уу? Энэ шилэн данстай холбоотой ойлголт сүүлийн жилүүдэд сулраад байдаг. Тэгээ шилэн дансыг ягштал мөрддөг байсан, ил тод байсан. Одоо бол тааллаараа ингэж мөрдөж байна. Тэгээ төсвийг одоо иргэд ингэж хяналт тавих, мэргэжлийн байгууллага хяналт тавих, хэвлэл мэдээллийн хяналт тавих, тэр нээлттэй байдал дээр сангийн яам одоо хэр анхаарч ажиллаж байгаа вэ гэсэн ийм 3 асуултыг асууя. За сангийн яам хариулна. 8 дугаар микрофон. 9 юм уу? 9 дугаар микрофон. За гишүүний асуултанд хариулъя. Шилэн дансыг бол сангийн яам хариуцч бол ингэж хэрэгжүүлдэг байгаа. Шилэн данстай холбоотой бид бол хууль заасан нууцын зэрэглэлтээс бусад бүх гол юмнууд бол шилэн данс дээр бол захимаар орж байгаа. Энэ рүү одоо хинч орсон үзэх бол нээлттэй. Бид бол явцаа улирал тутам засгийн газарт бол танилцсан болдог. Тэгээ шилэн дансны хөтлөлтийг бол бас үндэсний аудитын газраас бол давхар болоод хяналт тавьдаг байгаа. Тэгээ энэтэй холбоотой шилэн дансыг хангалтгүй хэрэгжүүлж ирсэн төсвийн захирагч нар бол арга хэмжээнүүдийг нь аваад зөвлөмж байдлаар хөргүүлээд ингээд бол явж байгаа. Хариулт болсон. 3 асуулт байсан та болов. За хөдөлмөр нэг байнгын 5 номер мөнгөцөл дараа. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нэрийн бичгийн дарга мөнгөцөл гишүүний асуултанд хариулъя. Тэтгэврийн 2026 оны төсөв дээр тэтгэврийн сангийн нийт зарлагын хэмжээ 5.9 их найд. За хэрвээ тэтгэвэр авагчдын тэтгэврийг 18-аас 24 сараар урдчлан олгох одоо бүх нөхцөлийг жигд хангана гэвэл 5.9 их найд төгрөг маань 1.5 дахин нэмэгдэнэ л гэсэн үг. За бусад улсуудад ер нь энэ тэтгэврийг орлого болгож барьцаалдаг зүйл байх уу гэдэг юм асуудал байдаг. За улсуудын одоо хөгжлийн шин чанараас хамаарч харилцан адилгүй байдаг. За тэтгэврийн зээлийн хүү бол өндөр. Тэтгэвэр гэдэг маань үндсэндээ өөрөөр хэлбэл цалин авахаа болоод хувь хүний цалин авч байх үеийн хэрэглээг хэвийн хадгалахын тулд шаардлагатай орлогоор л хангах ёстой. Хүн болгон сар бүр заавал тэтгэвртэй авах ёстой, хамт ёстой. Тодруулчаад хариулах уу? За хариултыг гүйцээе. Нэмэлт минут. 5 номер.
За яг нь шууд товчхон хариулахад бол нэгдүгээр зарлагын үр дагавартай. За хоёрдугаарт яг хөдөлмөрийн чадвараа алдсан тэтгэвэр авагчдын хувьд эсвэл өндөр настай ахмад насны хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зорилгоор нэг удаа төлбөртэй тусламжид хамрагдах зорилгоор 1-3 сарын тэтгэврээ зээл гэлгүйгээр хүүгүйгээр тэр тэтгэврийнхаа институтээс урдчлан авах тийм кейсүүд зарим оронд байдаг. 18-аас 24 сар гэдэг бол би бол мэдэхгүй. За Монгол улсад ч гэсэн 17 онд энэ арга хэмжээг туршиж үзчихсэн. Өөрөөр хэлбэл аргагүй нөхцөл байдлын улмаас гадаадад эмчилгээнд явах, орон нутгаас хотод эмчилгээг хийх энэ тохиолдолд 1-3 сарын хугацаанд зөвхөн хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн хувьд урдчлан авахын бололцоог бол тэтгэврийн даатгалын сангаас хангаж болдог. Гэхдээ тэтгэврийн даатгалын сан бие даасан тохиолдол. За өнөөдөр бол тэтгэврийн даатгалын сан бас бие дааж хараахан чадаагүй л байгаа. За баярлалаа. Хариулт болсон уу? Хөдөлмөр эрхлэх дэмжих сангийн тайлан номер 3. За хөдөлмөр олбон үйлчилгээний эрх газар Баваржаан гишүүн асуултанд хариулъя. За энэ жилийн байдлаар 26 онд бол 117 тэрбум төгрөг төсвөлдсөн байгаа. За өнгөрсөн жил бол 130 тэрбум төгрөг төсвөлгөдөж зарцуулсан. За энд бол төсөл хөтөлбөртэй холбоотой олон арга хэмжээнүүд ажил мэргэжлийн чиг баримжаа олох үйлчилгээнүүд за энэ үнийг бол хөдөлмөрийн биржүүдээр хамтар зохион байгуулах ажлууд за ур чадварын сургалтууд цогц арга хэмжээнүүд ингээд тогтмол хийгдээд явж байгаа. За залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, за залуу малчин, за малжуулах хөтөлбөр гэх мэтлэн шилдэг стартап, за орчин үеийн залуучуудын инновацид тулгуурсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн ажлууд, за мөн ахмад насны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, за мөн ажил олгогчдыг бас дэмжих чиглэлийн Гүйцэж хариулъя. 3 номер хийгдээд явж байгаа. За 26 оны байдлаар давтамжтай тоогоор бол нийт бол 152 мянган иргэн хуваарай хөдөлмөр эрхлэгчид бичил бизнес эрхлэх аж ахуйн нэгж байгууллагууд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлууд ингээд төлөвлөд явж байгаамаа.